Аяны майхны үүдэнд задгай галуулалзаж, алтай хөх уусын жихүүн хүйтэн салхи сингэнэн, уул алтайд үдэш түргэлэн нөмрөх, тал нутгаас сүртэй хийгээд тэнгэр завсарлах дунд дарсайсан шовх сардгууд юугүй тэр аяаран нураад дээрээс дараад алчихноо гэмээр сүүдрээ даган хазайх шиг үзэгдэж, намун ярих дуу чимээ улам тоцоодж байх шиг айц хүйтсийг орогнуулна. Ил задгай гал руу могой шиг гулсаж төрсөн цэлхүйтэн харанхуй баг зэрэг хуйхлагдан ахирч өхрөх хаятай эцсийн шучлын цог унтрахыг хүлээн бүхэлдэн нөмрөн зэлгэх хүсэлтэн захирагдан сахина. Газарч уул дөвгөн тутаан гэгээтэд чавчиж овоолсон харганаас тэмтрэн буурвчилсан гал руу шитгэхэд харган доороос шад падхийн оч шидлэн шатаж дүрсхийн гэрэл нэмэн харанхуй ахиран өхрөн. Эцгүй зэлүүд газар харанхуй нөмөргөн дотор юу ис байх билээ. Өвгөн тутаан хуучин муу карбин буугаан өвдгөө дэрлүүлэн тавьж тамхинэрнэ. Өдөржин уул хижин мацаад баавгайн довонд хоноглоход өвгөн дургуулгасныг яана. Ядарсан улс хүйтэнд даарч сууй гэсэнгүй. Аяны хүнжилдөө шурган толгой тавиудад өгжирцгааж чулуун босго цохин берготон цогчих голын омголуун шүгаанд ч цочин сэрхянд алгаа. Хизээнээс өвгөд насны аманд орчих шахан намтар түүхийн олз бидэрч явж сурчсан надтай. Өвгөн тутаан амархан угаалдан ярих дургүй юм шиг дуугаан хураан дүнсийн. Та яагаад энд хоноглох дургүй байваа гэвэл тутаан өвгөн ийм түүх ярьж өгвөө. Энэ явдал эрт галвын үлгэр биш идвэ сая өтрийн явдалж бос. Түүнийг нүдээрэн үзэж харсан тэр үеийн сармай жаалууд хүний амьдардаг насыг насалж хаад тоос хөдлөж сүүдрээ чирж яваан амьд гэрч болохоос өмнө ухаан санаа зөнөж бодлиад тэр нэгэн цагт жинжээ хүүхэнд тусалж чадах эрх мэдэлгүй амьтад байсан шигэ. Одоо үр удмынхандан амьд байж баярлуулахаасаа өвчхөл илүү баярлуулах тэртэй амьтад болчихоо биз гэж тутаан өвгөн хорсох мэт өгүүлв. Ингэж яриагаан эхлэхэд би аг зэсгийлээ. Алтай дэртнээс олон овог аймаг амьдарч үе үлрэн элэх цаг бүрт ёс заншлаан хадгалан өвлсөөр манай үетэй золгожээ. Эхийн сүгээр дамжиж өвлсөн ёс заншил цагийн амьсгалд баг зэрэг ховсовч устж үгүй болсонгүй. Ёс заншил нэг овог аймгийг нөгөөгөөс нь ялгах хийгээд овог аймгийн орших өрмөц онцлог болох бүлгөө. Миний хуучлах түүх овог аймгийн нэр нүрэн бодсон хатуу ширүүн хуйланд ширвэгдсэн жинжээ гэдэг жаахан хүүхэн. Түүнийг алмас болгон зар тараасантай холбоотой юм. Жинжээг цэцэг цэврүү шиг 16 настай байхад Алтай чанд дахь Эртний 8 аймгийн удмын омог хот айлаас богтлон авчиржээ. Жинжээ нөхөр болох хүнийхээ царай зүсийг нэг удаа ч хараагүй. Ер нь хүүхэн бүхэн л тэгдэг хов заяатай аж. Жинжээг үхэг дотор айж балмагдан биеэн хурааж, эргэн тойрныхойгоо шинжиж сожсон таньж мэдгүй улсыг бүлтгэнэн харахад аягч зууч бэргэд тайтгаруулан нулимсийн арчин аргадан дуулалдна. Зууч бэргэд уйлж хүнд очидг нь сэвгэр хүний заяа. Асгандаа нөхрөө хүндлэх нь эхнэр хүний ёсоо. Үр төрүүлж өгвөл эр нөхөрчин хайрлна. Уйлан дуран байвал ээжийн хадам дээдлэн. Менж булга зүүх Монгол тэлэн гэдэм бэрээ. Голомтын нуган заяах гал ноцоосон эхнэрээ хэмээн дуулалдах авэ. Алтай дохидтой айл модон барьж хүүтэй айл баяждагт эхнэрүүд усан тэнэгч нуган төрүүлбэл эрийнхэн сэтгэлд нийцэн элгэн дотн байх бүлгөө. Жинжээг эцэг нь муугүй жаргах гэж худын барьсан гэрийг тавилгаар дүүргэн охиныхоо 3 жил эдлэх ховтос майлах мөөрөх саахан малтай инжлэн хүргэжээ. Бэрийн үн хүнд инжээс хамаарах авэ. Жинжээг төрөл саднаас нь бараа болж очисонгүй, тийм л ёстой аж. Жинжээг гал ноцоох гэрт нь оруулж бэргэд ховцын тайчин сүүгээр биеийг ариулан хүнжилт нь хэвтүүлв. Нөхөр нь ширвээ сахалтай 40 дарсан чирэгэр байлаа. Жинжээ нөхрийнхөө гэлэлдсэн ширүүн харснаас халиран шургав. Ичиж үхэх шахсан жинжээний даавууг бэргэд ирсэн зочдод бардамнан үзүүлээд найр хөлтэй эхэлжээ. Жинжээ ийхүү өөр омгийн удмыг үржүүлэх хүний хүн болов. Нөхөр нь халамцаж омгийнхоо ёсыг даган эмээ хэрхэн захирч байх эрийн журмаар зочид гичтийн нүдэн дээр жинжээг альхан зодож үзүүлв. Согтуу гичд зочид төрхрөн хөхрөлдөн. Ёс нь ийм ажээ.
Жинжээ хөхөрч хөндүүрүүлсэн биеэ атрин эзгүй гэрт хэвтэж хинд гомдлон тавихыг үл мэдэн согтуу улсын бахиралдахыг чагнан дав дав цочин ичгүүр нулимс хоёрт автаж аз жаргалтай явах амьдралаа эхэлжээ. Хувьсгал хэдий ялсан ч алс бөглөө хязгаарын отог омгийн балар суртлыг хараахан эвдэж амжаагүй цаг байсан. Жинжээ хадамд гарсныхаа дараа жилийн хавар нэрайллаа. Мантайсан чирэг нуган үр төржээ. Нуган төрүүлсэн нь ч юм уу эм хүний хамгийн адгийн муу өвчин туссан хадин гар адам ихэн цэлдэн хөх царайган үрчил зүгэлж бусад бирээсэн арай л өөр юмсэг нүүр өгөх болсон амуй. Жинжээ нөхрийнхөө их тунд хоёр эхнэрийн атаархлыг давж хадам ихийнхэн хүндлэлийг дааж чадсангүй. Амьдралдаа гомдох өдрөө гомдож баярлах өдрөө баярлаж явсан Жинжээ тэнгэрийн од харвах шиг хоньны бэлчээр дээрээс ор сурггүй алга болжээ. Эмсийн дотроос ийм зөрөг зүрх гаргаж ассан хүн. Даанч үгүйд доромжлогдсон нөхөр нь хорсож зүхэн Жинжээг хаа байгаа газраас нь мөчийн санжуулан авчирхаар хотол хошуудаар зар тарааж уулгадаар самнан эрэл мухардахтаа босуул хүүхнийг алах өхлийн алимууг шилэн сонгож боддог байлаа. Жинжээгийн сураг хөвчин хангайд орны тал өмнгийн говь хөхөсний ороолоос ч гарсангүй. Амьд бол сураг гарах ёстой. Омгийнхан хүүхнийг хан урмстын оронд төрөл арилжижээ гэж итгэцгээлээ. Жинжээ ч мартагдав. Шинжааныхныг хөөлөг улаантан цагаантны дайн дажны хөлд баруун хязгаар нэрвэгдэж хайр газар руу дөрвөн дөрвж амьдрал тэрсэлдсэн цөвөн умээний жилүүд өнгөрч амс хийгсэн тайван жилүүд эхэллээ. Хөөрхий. Хүний хувь тавилан гэдэг хаашаач хазааж болдог хойндоо. Энэ алтай хан улс хүний хачин сонин хувь заяаны тухай олон ч түүхийг хайлан хүрнэж чадахгүй заа. Жинжээ туранхай тур муутай жижигхэн биетэй үүдэн шүзэн арзгар дууч тийм ч царай муутай гэхээргүй хүүхэн байсан юм. Тэр жил нэг тайвшруу тунч өнтөө өвөл болж өнгөрлөө. Алтайгаас урны амьсгал урьж хангай дэлхийн амтэн үр төлөөн үлдээж эхэлсэн цаг. Ичээ хөдлөхөд ирчүүд ав хоморгонд мордон ганцга милааж сардаг хангайдан хэмрон сэргэж эхэллээ. Нар битүү авд мордсон дөрвөн ир жин үдэд баавган ичээ олжээ. Анчид сэргэмжлэн ичээнд ойртож үзвэл нэг хүн өргөөд хүчрэхгүй өхөр хадаар амын дарж зөвхөн агаар сэлэх нэвтрэх жаахан цай үлдээжээ. Анчид эвшин байж магадгүй гэж тэр залхайгаар чих тавин чагнаж дотор нь амьд амтны шуугтах чимээг сонсож хэрхэн хилцэн тогтоод хоёр нь хадыг өгөөжин бусд нь бууга ширлэн отов. Арчууд чүүлэн хөшгөд хад ховорхон газар хэвслэн бүтэн эргэв. Анчдын бууны ам нөхний амсар руу чиглэн баавгай хөхрөн гарч ирэхийг хүлээн. Эчээний мухард бахардан уйгч хачин чимээ гарч авралт ах дүүс минь битгий буудаарай. Би хүн байна гэх эмэгтэй хүний шингэн дуу гарав. Анчдын толгойн ус босож зугтчих шахсан ч биенийхээ дөгөөнд зоригжин нүхнээс дөлөн ухрас хийгээд юу болохыг нь хүлээцгээлээ. Эчэнээс мөр игмрүүгээ задран нөмөрсөн буурал үстэй хөхн сунаж унжсан чармаан нүцгэн эмэгтэй мөлхөн гарч ирлээ. Морд руугаан эргэж зогтоход бэлхэн зогссон анчтад тийм ч хөгшин бис царайтай нурууны яс овын махиж бөхтийсэн сэрвээгээ даган нуруу руугаан ус халиурсан биеийн арсын сайранд хучигдсан гар хөл нь эвэршин давхайж ичиж ирээл хэмгүй болсон эмэгтэй хүн тулгамдан зогсмоо. Чи юу хүн бэ гэж анчтын нэгэн зориглон асууж буугаан өргөв. Намайг Жинжээ гэдэг. Ах дүүс минь намайг эндээс авч шалуухан зайлцгаагаач. Би олзлогдоод. Тэр одоо буцаж ирээд сүйд хийн шүү гэж сүхрэн унаж цөрхрөв. Анчтын нэг нь Жинжээ мөн байна гэдгийг нь танив. Тэр гэж хэн бэ? Баавгай. Ичээнд юу байгаа юм? Түүнийг та нар бүү зөхтөн гэж хориглоод шалуухан холдохгүй бол гэж Жинжээ сануулав. Харчуул хүүхний атиж бөхцийсэн нүцгэн биеийг халахлах хувцас илүүчлээд мөрөөр нь хидэрч мордцгоов. Жинжээ алс тийш түгшин хялалцаж тэр ирж явна. Шалавлаарай гэлээ. Жинжээг таньсан эр хүүхнийг дүүрч бусд нь нараа хамгаалan хөдлөлөө. Замын бартаан дотор морд хурдалж чадахгүй байв. Жинжээ хүний сонсголоор бус аглагшсан зэрлэг амтны сонсголоор баавгайн айсууг мэджээ.
Эрчүүлд баавгайн бараа үзэгдэж, түүний дуу сонсогдохгүйч далд аимшиг араас нь нээлдэж, урдаас нь даллна. Анчтад хаврын үертэй голыг гаталж амжих хэрэгтэй байлаа. Баавгайн бараа үзэгдэхгүйч морь хүний зүрх чичиртэл хөрхрөх дуулдаж, анчид үргээж зайлуулахаар буу хий тавьцгаав. Баавгай амиа урж болох хүний занлаас айхгүй нэхлээ. Анчид гарам гарч давхилдлаа. Голын нөгөө эрэгт жинжийн омгийнхан хаваржиж байсан аж. Тэд үертэй эрчилсэн гол руу зүтгүүлв. Тэр гол нь бидний хөвөөнд нь хоноглон буй энэ гол мөн билээ. Энүүхэн хоттой жинжигийн отгийнх байж. Хөлстэй морд хөөс сахарсан үерийн усанд хамар тажигнуулсаар хөл тавьж урсгалд цохигдсон ам дүүн хөвсөөр эсэн их нөгөө эрэгт нь гарчээ. Тэднийг тосож хотны ноход шиншлэн шуугилдав. Хот айлынхан эхэндээ учрыг олоогүйдээ сониучрахаж жинжээд нэг ивийн сэтгэлтэй ханджээ. Баавгай голын цаана ирж хүхрэн занал хорслоор догшрон ноход наад эрэгт нь ээрэн боорлолдоод эрчүүд ямар ч л байсан баавгай гол гарч ирэхгүй н гэж цөс зориг нэмэн алхаар буугаан шиирэлжээ. Жинжээ дорой сулхан дуугаар цөхрөнгүй. Битгий бууд. Битгий ал. Тэр өөрөө буцна гэж гуйж эрчүүл зайл холд гэхэд хүүхэн навсалзан бууны амны өмнөр гох молтлуулахгүй гүйжээ. Баавгай уйлан гомдож байх шиг хөхөрч чарлаж яснаа буцаад хар гүүхэрэн одсон аж. Харцуулж ихнэр хүүхдэж үл ойлгох энэ юмд сэжиг төрөн цэвдэг хүйтэн хөндөй хандаж эхэллээ. Жинжээ түүнийг анзаарсангүй. Жинжээ баавгад хэрхэн хулгайлагдсан 3 жилийг яаж өнгөрөөснөө ярьж дуусаагүй байтал голын цаад эргээс баавгай дахин хүрхрэх сонсогдож ноход боргон хүмүүст аюул занлын түгшүүр даллаа. Баавгай 4 жижиг амтныг сугавчлан авчиржээ. Баавгай элий балаа юм шиг сэжлэн хаш гарч өөрийн дайсгансан хүмүүсийн нүдний өмнө нөгөөдүүлэн ээлжээлжээр нь шүүрэн авч мөчлөн тасар татан тасчиж хаяад муухай охирон хүхрээд үхэдхийн унжээ. Хөдөлгөө болсон баавгай руу анчид сум хайр найргүй илгээв. Жинжэн нүд аягандаа багтахгүй дүрлийж ирснэн хашгарах тэнхлэн дутах шиг амаа ангайсан чихтэн таг гөлрөв. Уяа морд цогчин шээс алтгаан болж голын цаанаас салхины аясаар цусны үнэр үнэртэж дарь хүүхрийн утааны үнэр сарнин замхарч эхэллээ. Бурхнаас дэндүү урт насыг хайрлсан хадам их нь хүний амьдралдаа бодож олсон олихоогүй муу хараалыг урсгаж нутаг сэлгэн нөхийг шаардна. Жинжээ тэдний хувьд хүнийхээ хувьд жигшүүрт амтан болон үлдлээ. Эзгүй байсан нөхөр нь ирж Жинжээгийн голыг самарч гараан бузралхаас цэрвэн ачаалж эхлэв. Жинжээ харь нутагт буур сахин хаягдхаа мэдээд миний хүү хэр том болоо бол надтай уулзуулаач те гэлээ. Юун балаа юм энд удна уу? Та нар юун над аламсан энд авчрав? Ээ гай. Нүднээс зайлуулж далд хий. Баавгайтай нүгтсэн алмас. Бузар амтан. Юун хүүхэд гэж ярина. Чиний зулбсан юм чинь тэр голын цаана үхэж хатаад байна. Тэр лүгэн л оч. Та минь бузар аламсыг цохоод алаач. Тэнд цохоод алахгүй яах гэж нааш нь авчирсан юм. Айл гэрийн минь хайрын сайхан нэр нүрийг бузраллаа гэж хашгирна. Жинжээ бүлтэгнэн хүмүүсээс аврал эрен харахад бүсгүйчүүд хүүхнүүд сэжиглэн нүүр буруулж хүүхдүүддээ ямар нэг юм наалтчихвэ гэсэн шиг авч холдно. Жинжээг хүн сүрэг эргэж хүлээн авах дургүйд тэр хeel багтран гоморхож нүүр хийх газаргүй амьд үлдэх хувьгүй болсондоо гансран намайг алаад өгөөсэй хэмээн өөрийгөө жигшнэм. Хүүхэн босож хүний нүднээс холдохоор голын зүг сажиллаа. Багчууд араас нь аламсыг ал шулмыг тонлог гисгээж чулууж дүүгүрдэн шидэж гүйцээлээ. Жинжээгийн ам авраач авралт хүмүүс минь гэж гуйсан хүмүүс хуурч түүнээс нүүр буруулж түүнд энэ хүмүүс удам төрлөн бус битгэртлэн санаж явсан хүний аймаг биш харин чонын галзуурсан сүрэг шиг санагджээ. Хүүхдүүдийн чулуунаас тэр нүцгэн биеийн хаацайлан хот айлын захаас хөөгдөн холдно. Хүүхдүүд тулж ойртохгүй ч салахгүй дагаж хошуурн чулуун үлгэн. Томчуул тэрнийг харж таван хансан шинжтэй зогсно. Тэр дөр чиггүй хорсогч хүүхдүүдийн дунд Жинжээгийн хүүн бас байлаа.
Давирч дөгссөн тэр жаахан амтан төрсөн ихээж үл танин хөл хөөрцөг болон чулуу шидээд жинжээг зогсоход эргэж зогтно. Томчууд энэ алмас яах нь вэ гэсэн шиг хорсон харна. Ховь тавилан түүгээр хачин аимшигтай даажгнахад тэр бэр голын хөвөнөө хурж үс толгойгоо зулгаан гашуудан хайлав. Түүний янгнэн цөхөрч гашуудан үгэлхийг нэгэн саваагүйэр сэмхэн очиж чагнажээ. Жинжээ эвэрсэн гараараа шороо самардан толгой дээрэн асгаж ичээч гэсэн гэр минь байлаа. Баавгаач гэсэн нөхөр минь байлаа гэж тухайн зулга газар мөргөн гашуудан тэлжилжээ. Хүүхэнд одоо очих газар ганцхан байлаа. Баавгаан үхтэл хүүрлүү очихоос хөөсөс ахарсан үерийн үсэнд хөлөөн дөрөв. Түүний ус халиурсан бүгтэр нурууг хүмүүс хүүн нөхөр нь араас нь ширтэж хэрхэн живж өгөхийг нь сүүлчийн удаа сонирхон харахад жинжээгийн сайртай гар нэгэнтээ усны боргоон дунд сарвалзан даллах шиг гарч ирснээ далдарч зорьсон газраа хүрэлгүй хад чулуу мөргөн сүлжиж уур омогтой догшин урсгалын ёроол руу загас болон одлоо гэж бодогдуулжээ. Жинжээ бүтэн 3 жилийн турш хүмүүст хүрэх гэж орчлон гизгэнсэн өөрийн сүрэгтээ нийлэх гэж эрмэлзжээ. Тэр бодол нь биелж хүндээ хүрч чадсангүй. Хүн түүнийг өөрийн сүргээс хасан хажиглаад авсангүй. Одоо тэр хаашаа хүрэх вэ? Эргэж өөрийн гэсэн араатны зүг тэмүүлэн мэхлүүлж гомдсон тэрүүнд тасдагдсан хэрчүүлсэн ч хамаагүй очие гэтэл тэр нь хэдийнэ өнгөрчээ. Тэгээд араатан болгоны хүн болгоны эцсийн эцэст хүрдэг нэг газар буйг санав. Тэр газар даанч эрт хүрлээ гэж харуулсах юм. Зовхын цагт зовлонгоос гэтлэхэд эрт оройн ялгаагүй ажээ. Хүн өөрөө буруугүй байж буруутан болох ёсон бий. Хүн гим зэмгүй хүнээч гим зэмтэй юм шиг үзэн ядах учир бий. Хүн ухаараагүй ямаан цаг үеэн улирсан хойно ухаарч толгойгоо шаахан ч бий. Тэрслэх юмтайгаан тэрслэхгүй хайрлах ч бийгээд дутаан өвгөн яриагаан түр завсарлан дуугаан хурааж галдаж учил шидлээ. Харанхуй ахирах мэт дахин өхөрнө. Энэ яриаг сонсоогүй нөхөд минь тайван нойрсон. Шөнийн түнэр харанхуйн дунд голын урсгал уур омогтой хадмөргөн шаагна. Миний дотор аг зайж аимшигтай санагдана. Үүр тэмдэгрэх болоогүй л байлаа. Равдангийн хідэн ноорхой жаалууд хүний гар харалтгүй сайхан улс болжээ гэж ярих нутгийн улсаа таних маань ховордож хар багаасаа мэдэх өвгөд оршлонгийн жамисоор цөөрч нутаг орондоо очиё гэвч завгийн шалтак мунтхан болоод аргагүй л ээж дүү нарын дуудлага юм уу их хурсын гасрахгүй хэлхийг бодон 5-10 жилд ганц нэг л бараагаан харуулах болжээ. Тэгэвч нутаг орноо багийнхаа мэдхээр зүүдлэн шаналж явдаг билээ. Тэр жил би дүү тулгаагаас захидал хүлээж ав. Тулгаа захидалдаан намайг яаралтай эрхийг сануулж ээжийн нас өндөр чалхаа тамир сулдан нэгдлийн үнэний дэлэн шавтарч дийлхэн болоод хот орон газрын эмнэлгийн бараа харуулах хэрэгтэй гэж дүрдэжээ. Бас ховор жимэр эм тан захиж баавгаан донд олж ирэхийг мэдэрээ гэсэн байв. Тулгаагийн захааг уншаад надад алтайд сонссон үлгэр юм уу? Үнэн юм уу? Дутаан өвгний яриа санаанд бууж баавгааг хичнээн хэлэгнүүлж гаслан идлүүлж алнав. Хүнд хэрэгтэй дондонд томордог гэдгийг санав. Тэр гасланд хэрэг болсон жил ажээ. Жинжээгийн нөхөр өгсөн баавгаанаас өш хорслон авч арсын өвчин дэлгэж илдээд дулаан дах хийж донтын эм дом барьдаг мааран банарт үн хүргэн сэмхэн хэсэг бусгаар нь тараажээ. Ингэж хорсох бос учиртай гин. Баавгааг өвчхөр очиход жинжээ толгойгийн түшээд өгчихсөн байсан гэдэг. Хүүхэн яаж үерийн уснаас амьд гарсныг тэд гайхаад олгүй. Бүгдийг хонхор довоолон шороогоор хучжээ. Энэ явдал идүүгээ бараг мартагдсан ч гай гамшигын буруутан нь баавгаа юу? Баавгаан гिचээг олсон улсуу? Жинжээ хүүхэн үү? Хөгшин хадам ихэн үү? Хот айлынх нь гэдгийг хэн ч шүүлгүй өнгөрөөжээ. Шүүгээд ч яах блэ те? Хүн яалаа гэж өөрсдийгөө буруутан болгох гэж тархаа зовоох уу? Тэхэн ч учир утгагүй гэж бодож ирсэн хийгээд идүүгээ бас тийм буюу. Хүн үнний давааг давхаас ямагт айсаар ирсэн. Тэрэн шиг аавын өөд болсон нь хорлоогийн буруу юм уу? Эсвэл морины буруу юу? Ээжийн минь буруу юу? Эсвэл тулгаагийн буруу юм уу? Үгээсэн бол аавыг амьсгал хурааж байхад салхин хаан миний авч явсан хуушуур дээгүүр гიშгэлж сониучлан шавж байсан улсын буруу юу гэдгийг одоо хүртэл бидний хэн ч шүүж тунгаасангүй. Гагцхүү өөрсдөөсөө зайлуулан
хүний хувьд эцэгтмэн дурлсан. Шаналлаа ганцаараа эдэлж төвчилгүй хайрынхаа хүчинд жаргах гэсэн хорлоод чихэж бодсоор иржээ. Хүн зохиосон хуулийг зөрчин, зохиогоогүй хуулиар үнэнд хүрэх гэсэн цагт бусдад муушлагдан, бусд нь хялаан харж гадуурхан ганцаардуулах авай. Ямар ч цаг үед ийм л байв. Жинжээгийн хувьд ч, хорлоогийн хувьд ч ийм л байв. Тэдний талд орхоосон бид айсан авай. Би хинтээ ханаас авалсан баавгаан донд авж намрын дунцаар нутагтаан очлоо. Ээж дүү нар намайг гал тэрэгний буудал дээр тосож, морин тэргээр сумын шин төв рүү явлаа. Ээжигээ би давжаа жаахан биетэй. Жинжээгийн нуруу шиг бөхтөр өтөлд орой болчихсон байна гэж даанч бодсонгүй. Уулзалтахгүй явсан жилүүддэн ээжигийн толиотой сайхнаар дандаа бодож явжээ. Анх нутгаас гарснараа ээжигээ санаж хожим хойно очдөг байсан ч өтснийг анзаардаггүй байж шүү. Төрсөн нутгаач ялгалгүй, хуучин мэдхээрээ л зүүдэлдэг байж. Гэтэл яг уулзаж нүдэрэн үзээд ирэхэд юуг дүрсэлж зүүдэлдэг байваа гэмээр танихын аргагүй болтол хувьсан өөрчлөгдсөн ам уу. Намрын цаг тул хаашаа л харнав, хонгорцсон тариа, салхинд давлгаалж, хатсан газар тооцрон харлана. Хадлан бордоо, малын бэлчээр шаагидж, орхон руугаа л малтай улсан нутаглах болжээ. Сэтгэлд харуусмаар чимшиг, бахардмаар чимшиг болж малаан бодсон зангаар захингүй тариан талбай гүйцэн харах гэсэн шиг гөлөрж тархин ч яах вэ? Тарж. Ам дөрвөлжингөөс авдаг унц нь хэр юм бол доо. Баахан газар сэндийлж хайчхаад авдаг нь баг, нэмж сэндийлдэг биш юм байгаа да. Гэсэн бодолд автан явлаа. Замын хажуу шангаар наран цэцэг зурвслан ургаж, зориуд тариалсан юм шиг талбай захлан эмжсэнийг тулгаа. Машины твшнээс гээгдсэн өөрөө ургасан юм гэж байлаа. Аж ахуйн төвийг юу гэж унаа уншснаас хол барьсан юм бол гэж бодохдоо хуучиндаа аж ахуйн төв барьж болоогүй юм болов гэхэд тулгаа. Энэ ч жоогийн хийсэн ажлаа. Аж ахуйн шин төв барих гэж 3 газар сонгосон юм. Гэтэл жоо барьцтай марццаан гэдэл 22 онд Баян цогтод улаан гэр барьж сумын төвийн анхны шав тавьсан юм энтэр гэж цаадуулынхаа толгойг эргүүлчихсэн юм. Алсаа харахгүй зөнөг өвгний үгээр ороод л ин. Ямар ч илгэлээ нэг яамны саад манай энэ дээрээд зам унаанаас нь зүхтаж ёстол толгой нэргсэн улсын хийсэн ажил байна гэж харамсан шогширч байсан юм да гэж хуучлав. Тэр аль эрт нүгэл тарчхаад үгүй болсон. Жоо үгнийг ээж өмөрч нүгэл хэм цагтаа хийдгээ хийж явсан хүн. Тулгаагийн дандаа л юм өөчилж гойчилж явдгийн гэхэд хийсэн нь л эндэ. Хий сүржгэлсэн хэрэгцээг уулста муухыг надаасаа 7 дор гэхэд өнгөрсөн хойнонд эрдэх гээд яах вэ? Тэр үед нь ухаанаа үзүүлчих нь яасан юм гэж охин дүү ахыгаа мохоход тулгаа улам хөгжиж "Мань мэтийн үгийг сонсдог хүн гэж хаана байна? Олноосоо асуусан бол арай ч ингэж толгойгүй юм хийхгүй л дээ." "Толгойгүй дээ" гэж маргахад толгойгүй. Гал тэрэгний буудлаас хүн тосох гэж шин төв хүртэл жолооч нар улсын ямар их тос бензин сүйтгэж байна да. Сангийн аж ахуй ядаж цагийн хуваараар нэг удаа унаа гаргачих чадахгүй байна. Тэгээд ч заримдаа олон хүн нааш цаашаа явах нь ч бий. Заримдаа бол ганц нэг л хүн явна. Тэр бүхэнд нэг машин гүйлгэнэ гэхээр бас үрлэхтэй гэв. Морин тэргээр 2 цаг бөмбөрүүлсээр шин төвд хүрлээ. Төрсөн нутгийн минь шин төв багын өссөн газар бишэд нэг л хүний ирэх үс санагдан сэтгэл донголзоод олон хоног чадалгүй буцахаар шийдлээ. Энэ нь шин төвөөс л болсон байж мэднэ. Ээжигийн авч явах гэтэл бөө маргаан гарлаа. Тулгаа наад чугунц чинь машинаар чинь явж чадахгүй. Ер нь унаад сууж чадахгүй. Бензин үнэр аваад л таг хэвтэн. Амьд л очиж чадахгүй. Галт тэргээрч гисэн хүзүүнээсээ хойно дүүжиж явахгүй л бол өнгөрхөн тэр. Мориор бол харин дөнгөх баха гэлээ. Би ч унаанд сууж чаддгүй заяагүй амтан да гэж ээж зөвшөөрөн харуулсав. Тэгэхэд тулгаа шийдэж ер нь авч явах хэрэг байна уу дөө. Бавгаан дондоо хэрэглээд эндээ байж вэ? Тийм үү ээжээ? Замдаа юм уу тэнд очиод нүд анчих бол авчрах гэж бөөн ажил болно. Тэгээд хотынхан чинь тэнд чинь л оршуулж орхин шүү дээ. Ястай нэрээ би гай болох нь вэ гэж ээжийг хэлэхэд тулгаа наад эмгэн чинь одоогийн боловсон маягийн оршуулганд дургүй. Тэр газар ч очихыг хүсэхгүй. Талигачиг л нутаглуулсан газар хамт нутаглуулаарэ гэж гуйдаг юм. Тэнд нь одоо хүн давхаа болчихсон. Ээжийн өмнөөс тулгаад над гомдмоор байсан ч ээж дуугарсангүй. Алтайд сонссон домогт жинжээг нөхөр нөрөвдсөндөө биш, хорссондоо баавгайтын болсон ажээ. Тэр нь одоо бодоход үргдэгсдэд хийсэн хүний сайн үйл байсан авай. Аа минь ээжэд баавгаанаас дур хандаж байсан. Ээжийн сэтгэлийн ертөнцийн үчрийг би үл ойлгоно.
Ээжийг хот явах гэж байна гэж дуулаад гаргаж үдэж өгөхөөр нэг таяг тулсан авгай манад ирлээ. Цал буурал толгойтойч овор бахтай тэр авгааг би харуутаал сэрд хийж хорлоо авгай гэж танилаа. Хорлоо авгаа намайг удтал довдоогүй гөлөрч хачин адилхна гэж хоолойнд хоржигнан чичирхийлв. Би балмагдав. Ээж надраа айгүй ширүүн харж "Чи чинь хүн танихгүй байна уу? Залгооч" гэв. Би нүгэн дээлэн бүсэлж малгайгаан тавиад хорлоо авгаатай залглоо. Адилхан өтөлжээ. Яндонгоон танихгүй нь. Өөр газар таарвал эдэл таньдаггүй юм бол би ч үзэхгүй л дээ. Нэрээ өөр газар таарвал би таньсан ч танихгүй хүн шиг зөрөн өнгөрөх болов. Би тэдний ярианд садаа хийхгүй гэж гэрийн сүдэрт эвхмэл ор тавин хэвтлээ. Хоёр авгай данхтай цай дундаан тавиад хөөрөлтөн. Би хөгшдийг ханны нүдээр хараад дотор нэг л хачин болж духаараа баг нь мөрөгчсөн юм шиг манараад явчихав. Хорлоо авгай "Чи явах нь цэвлэмаа" гэлээ. Уг нь ч санаа байсан ч би чинь машин унаанд дайгдаж чаддаггүй хүн юм. Зам дангаа удаж эдэндээ ажил удах болов уу гэж тэнэгэлзээд байна гэв. Би гинэт баг насаа санаж хорлоо алмас биш болохоор эгэл хүний жамаар өтөлжээ гэсэн гинхэн юм бодож инээд алдав. Хорлоо ээж хоёр залуу цагтаа нэгэн хүнийг хайрлаж үр хүүхдийн төрүүлсэн нь шаналж нөгөөх нь шаналгаж яваагүй юм шиг хорвоо дээр өхөж үргэж үлдснээс хуйуулахнаа эгч дүүс шиг биенэн их л өрөвдөн хайрлаж ярьж суун. Хорвоо тэдний хөгшрөөжтэй энэ жил газар холдоод тали гачин газар очиж чадсангүй дээ. Тариа тарьчихж. Газар мундсан юм шиг. Ёстой. Уулаада бүр өгсүүлээд хагалчихсан байна үлээ гэд хорлоо авган хоолой зангирна. Ээж минь ч таг чимээгүй нэг л гомдолтой харагдана. Тэгээд "Чи газрын танив уу?" гэж ээж л авлав. "Таньсан. Тэнд одоо тариа ургасан." "Тариа тарьсан болохоор хүн тавьж болохгүй дээ." "Харин ээ. Ээж минь ааваас хойш насан туршдаа тэр газар талигааштай зэрэгцэн хэвтнэ гэж мөрөөдөж явсан ажээ. Хорлоо авгааг явсныхоо нээж бүр уймэрч орхив. Ээж нь "Чамтай явхаан боллоо" гэв. Ээж минь "Та юунд" гэхэд орчлонгийн жам ийм юм. Үхэхэд гунж гутах юм алга. Амьдрдгаан амьдрсан хүн. Харин түүнлүүл яардаг юм. Ээж нь аавтай жаргаж явсан юм шүү. Та нарыг төрүүлсэндээ гомдох юм уу? Хөөрхий дөө. Уулын мухарт судагт ганцаар ангийн орхисон. Үе тэнгийн хөгштөө нэг бөөгнүүлж шавайгаан хантал хуучлаад нүд анихад гомдол алга. Намайг талигаачийн газарт хамт оршуулаарай гэж тулгаад хэлэхэд зандраад байх юм. Хүү минь. Чи хаач байсан хурч ирээд "Хүнийг л чамд захий" гэв. Ээж үлдэх боллоо. Намайг явхад хүү минь замдаан цолмонтойгоо уулзаад явгсан да. Муу ихэн зовоос нь тарихгүй амтан. Одоо нэг ухаан сууж муу ихийнхэн сэтгэлийг өгтлэн амар байлгаж хөлийн хуучаасаа билээ. Тулгаа дээр хоёрч айдлахын да гэж шүүр салдав. Аавыг нас урахад хорлоо бас морносон бэртээ төдөөлүүлэхт нь ирж чадаагүй бөлгөө. Эмнэлгээс гараад гэр рүүгээ харилгүй аавыг нутглуулсан газар очисон гэж улс ярилцдаг юм. Өвөл нь хорлоо нярайлж хүү төрөв. Тэр нь энэ цолмон. Цолмон эцгээс минь хорлоод үлдсэн өв хөрөнгө төдийгүй бидний хорлоод өшөрхөх хорслыг дарж махцсны барилдлагаагаар холбосон хэлхэ байлаа. Гэвч бид ах дүүс гэж төдийлсүүд болдоггүй. Хүндий өсчээ. Тэр бүхэл багдаан хоорондоо сүрхий дайсагналцж байлаа. Нас ахих тусам харин илгэн болсоор уулзалдагсан гэж хэн нь мөрөөсдөг болсон аж. Ерөнхийдөө аавын аль авлиггүйг манайхаас тулгай цолмон хоёр л өвлөн авсан гэхэд болно. Тулгайч цолмонч эхийнхээ нулимсыг бишгүй л барж өрийн нөмлөж явсан улстай. Цолмон мал дамалсан хэрэгээр таслагдаад гарч ирэхэн дөхөөд байсансан. Цаашдаа тэр хүн яаж амьдрахыг хэн мэдхв? Гэлээж бидний гар сэтгэл оролцох хэрэгтэй гэдгийг би ухаарлаа. Ээж надтай явалгүй хоцорлоо. Харин сэтгэлийн зовоос нэг ажилтай үлджээ. Өөрөө тэрний хөөцөлдөг гэсэн аваа. Өглөөгөр орхны тохойд манан ороож хагалсан шороон дээр цагаан хэрүү дарааж газар өнгөнөөс нь товооцсон хонож буцах шувууд манан дунд гунгналдан хүний сэтгэлийг уймруулсан цаг байлаа.
Өдөртөө хонгинуур салхи талаар тэнүүчлэн цасны тасархай үйлс намрын тэнгэрт үзэгдэх болж тарианы сүүлчийн хураалт дуусаад тал хөндий уулнаас хүмүүс гэр орондоо харих цаг тунж төхөөд байсан үе санж. Ээж тулгаахгүйж үгэлсээр морь бариулж аавыг хөдөөлүүлсэн газар руу мордожээ. Ээж тэнд хүн оршуулж болох үгийг тэр газар нь тариалангийн захт ч юм уу, голд ч юм уу гэдгийг нүдэрэн үзэж мэдэх гэсэн юм санж. Ээж тариа гэж гурил гэдгийг сайн мэдэх болохоор ийм их гурилыг хүн яаж идэж бардаг байна да. Тэгээд бас Багдад эртний хүн тавьдаг газар руу орчихсон байдаг. Газар мунтсан юм шиг. Хангаа дэлхий хавчаад байгаа биш те гэж бодож гол нь харлан явжээ. Тариаг нь хураажсан талбайд морьтой хүн явхад хинч хориглохгүй хийгээд талбай руу мал орж тарианы хаягдлыг хаман бэлчээрлэнэ. Ээж талигаачийн газрыг хагалсан лавтай олно гэж итгэн тэрүүхэн тэнд сэргээ гэж бодож атга чимэх будаа арц хүж шилтээ сүү авч явсан амуй. Хавар чандахтын ингэрийг хаглан нээрэж судгийн техникийн хүчээр тэгшилж орхижээ. Энд өдийд хүн байхгүй гэж ээж бодож байв. Ээжийн зорьсон тэр газар юм уу, хавцаан ч юм уу, трактор, хүн морь бөөгнөрөн үзэгдэжээ. Гайхс хийсэн ээж улс дээр явж очлоо. Тэр улс ямар нэг юм хүлээж зам руу харуулдана. Ээж олны дотроос эхлээд зовхон улайсан цолмонг олж харлаа. Сэтгэлд нь муу зун татаж ахиулан хартал тэнд хорлоо сөхөрч сууга гараан тохойл тисхийн сүүжлэн унсан харагдана. Ээж бурхан минь юу болов вэ гэж өөрөн хашгирлаа гэж сансан ч уулгалан шивгнэж урагшаан зүтгэх гээд хөлөөн даасангүй. Нэг тракторч даавны өөдсөнд гараан арчихтаа өнгөрчихжээ гэв. Халаг гэд ээж бараг хөшөж оргисон ч тогтож биеэн барьлаа. Цолмонг хүмүүс хоргоон аргадана. Хайрт ээж минь та яах гэж энэ эзгүй газар би толгойг чинь түшиж чадсангүй. Саяагүй хэмтэн гэхэд хүү минь тайвшир гэж ээж самгардана. Даанч ингэх гэжтэй гэртээ хэвтэрт байсан хүн юу ч хэлэлгүй босоод энд ирэтэл би мөн азгүй ингэх чи гэжтэй гэж цолмонг малгайгаан базлан цурхирахад ээж нүцгэн толгойг нь цээжиндээ түшин илж тайвшир та хүү минь тайвшир гэж хатан зөргөн хөвчлэн уртаар шүүрс алдаад аюулхай дээрх бөөн харын маань түлхэн хорвоо ийм л байдгаас хойш чамд би байна. Ах эгч нар ч байна. Олон түмэн ч байна. Хөөрхийдөө талигаач минь. Ингээд л унаад өгдөг байж те. Хүү минь. Хуйлахна ийшхнэ гарыг гэд хүмүүсийн зайд гараад хүү минь. Талигаачийг энд оршуулах юмсан. Яг энд чиний эцгийг оршуулсан юм. Тэр хоёр хамт таал байг те. Дарга нар зөвшөөрдөг болов гэжээ. Их тун тайван байлаа. Намрын шар наран налайтал шарж сүрэг алагтуу талбай хэсэн хуйлар нисэж шангийн захад трактор нүрэглэн жилийн дөрвөн улиралд их нутгаасаа холдож үзээгүй талын бяцхан болчмор жив дуугран дэгдэж тарианы хаягдал тогшин шилэн товч шиг жижиг нүдэрэн хүмүүсийг их л найртай итгэнгүй харан гуйлдэж байлаа.